нийтийн бэлтгэх газраа гадаанаа ухчаад энэ орчиндөө байгаа өнөөдрийн соёл иргэншлийн нийгэмдээ байгаа улсуудаа эхний ээлжиндээ тэр олон давхар байшингийн ч гэсэн эхлээл бариад өгч. Дараа нь тэр хаусынх нь байшингууд эхлээд явна үз. Болон бололцоотой явгууд нь хотын төвөөс зайдуу газар төлөвлөлтийг хийж өгöd явна үз. Гэр хорооллыг барилгажуулах энэ хөрөнгө оруулалтыг энэ сэтгэл санаа гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг энэ хийж байгаа ажлуудыг эхлээд төрөлсгөөсөн их хурлаасан дэмждэг байгууллагуудаас хэдүүлээ дэмжиж ажиллаад явъя л гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. Залуу болдог шүү. За ингээд саналыг хааж байна. Төгсөлд нь гэр хоол ярьсан учраас гэр хоол дээр санаагаа өргөжүүлээ хэлчихье. Үнэхээр гэр хоолыг барилгажуулах шаардлагатай бол үнэхээр захаасаа явах хэрэгтэй. Гэр хооллын айлуудыг ямар нөхцөлд хүчээр нүүлгэж шилжүүлэх асуудал яригдах ёстой гэхээр үнэхээр нийтийн эрх ашигын төлөө зам дэд үтсийн асуудал нийтийн эрх ашигын төлөө л тухайн айлуудыг одоо нүүлгэх шаардлага үүсгэхээс биш одоо нөхөн охирлын төлөөд тийм ээ. Тэрнээс бол одоо ямар нэгэн бизнесийн төслийг хэрэгжүүлэх нийтийн онцлог байх талаар байж болохгүй. Ялангуяа хотын төвийн бүсд байгаа гэр хороол гэдэг бол үнэхээр Улаанбаатар хотын унган уугуул иргэд. Энэ бол уугуул иргэдийн Улаанбаатар хотын өөрийнх нь жинхэнэ одоо хот гэдэг тэр эрх ашигын асуудал хөндөгдөн гэдэг бол ярих хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн явж хамгийн эмзэг хамгийн том асуудал гэдэг бол тэмдэглэл байгаа маа. Тийм учраас очроод гişүүн за тэр төсөл ярьж байгаа хүмүүст бол би бол үнэхээр санал нэг биш байна. Батул гişүүний ярьж байсан асуудлыг бол дэмжиж байна. За маш давчхан давхар дугаар 2 3 санаа хэлмээр байна. Энэ хотын төлөлт ярих дээр дахиад хөдөө аж ахуй гэж хэлж байгаа байхгүй юу? Болио Улаанбаатар хот гэдэг бол хот дэлхийн хотынхаа жишгээр явах хэрэгтэй. Хотын төлөлт тэгэхээр хөдөө аж ахуй ярьдгаа одоо бүр өмсөн болмоор байгаа. Тэр хөдөө аж ахуйгаа Төв аймагт өг. Хот хийх гэж байгаа бол та нар яг олон улсын жишгээр хот хий. Өнөөдөр та нар хөдөө аж ахуй хотын цогцруу гэдгээрээ хотын гудамжинд хог идэж сууж байгаа хог идэж явж байгаа өхөр мал байна. За өшөө Түмэн одоо энийгээ дагсан бол маш олон одоо хот гэдэг энэ нэр хүндийг бол бүрэн унгааж байгаа үзэгдэл бий. Энтэйгээ тэнц. Энийг яг өнөөдөр өөрчлөхийн төлөө хий. Энэ бол өнөөдөр өөрчилж болно. А тэр хөдөө аж ахуйгаа бол тэр өгсөй газар нь өг гэдгийг бол хэлмээр байна. Хот гэдэг та нар өнөөдөр Москва одоо Нью-Йорк, Берлин, Токиод өхөр гудамжаар малж идэг юм хот үүссэн үү? Энийг та нар яриа. Тийм учраас энэ бол ерөөсө болохгүй гэж хэлмээр байна. За газар хөдлөлийн асуудал. За газар хөдлөлийн асуудал үеэр энэ бол байгалийн асуудлууд. Энийг яриад бид нар өнөөдөр одоо юу гэдэг нэгэд аюул байна гэдэг талаас ярихлаар энэ чинь иргэд тэр 3 дугаар хороол 10 дугаар хороол амьдарч байгаа хүмүүс чинь эвгүй хүлээж авч байгаа байхгүй юу? Энийг болмоор байгаа. Ерөөсөө Улаанбаатар хотод нэгэнт байгалийн болзошгүй бүх юмыг тооцоод барилгын чанарын асуудал, стандартын асуудал тавих хэрэгтэй. А энэндээ нийцсэн одоо нураах барилга маш их бий шүү. Үе шаттай тэр иргэдийн хөрөнгө болоо тэр одоо олон зуун тэр өмнөхөө төслөө тэр одоо нураах хороолуудаа бол нураагаад цаашнээ сайхан барилгууд барьж иргэдэг бол өнөөдөр Улаанбаатар хот байх тэр чанар стандарттай нийцсэн байшингаар хангаа. За Багнуурын тэр хотхны асуудал ярьж байгаа оюутны дөрөв одоо илтгэл сонслоо. Үнэхээр одоо манад бол хизээ байрлал мэрдэхгүй баахан чөлөөт усуд засгийн газрын агентлагийн статустай байдаг. Тэр чухамда Багнуурын оюутны хотхон, за тэр хөшигтийн нэг сонсны буудлын хотхон энэ бүгд бол чухамда засгийн газрын агентлагийн статустай байх ёстой. Одоо чинь хаалжсан тань олон улсын биеийн төвийн том тэмцээн ихэд яам байгуулдаг шүү дээ. Засгийн газрын гишүүн хариуцуулдаг шүү. Ийм байдлаар бол хиймээр байна. А дээр нь хотын төвийн зам ганцхан санаа нэмэхэд одоо сая одоо гарч байгаа нурц цагааны одоо ингээд автсан болгох чинь гэж. Яг ингээд хэлж байгаа байхгүй. Улаанбаатар хотгоо ирээдүйд жуулчны хөгжүүлж болох ганцхан төв одоо смал зам болгож байгаа байхгүй. Ахлын замын чинь дээгүүр доор түмэн арга биш. Тэгэхээр энэ тал дээр хамгийн амархан хамгийн олон түмэн тохиролтой Монгол улсын нийслэлийг хамгийн одоо хөгжлийн хувьд агшин татсан ийм шийдлийг дандаа авч идэг бол маш хамсалтай байна. Энийг өөрчлөөч гэдэг хэлмээр байна. За баярлалаа. За одоо ингээд Жайк төслийн багийн удирдагч Гото Жунжи өглөө тэгээд саналыг тасалж байна. За. За та дараад Жунжигийн дараа хэллээ. За энэ хүн хэлсэн. За.
Thank you for your kindness. 私たち JICA 都市開発実施能力向上プロジェクトチームは、モンゴル全土の都市で再開発事業が一日でも円滑に早く進むように、法律の制定に2年間支援を続けてきています。それで若干意見がありますので発表します。Тэгэхээр JICA-гийн олон улсын байгууллагаас Монголын хотоогуултын салбарын чадварыг бэхжүүлэх ийм нэртэйгээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо яамтай болоод холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тэгээд цаг багаах учраас одоо 2 санал хэлэх гэсэн юм аа. Тэгээд цаг байгаа учраас би шууд уншаад явчих. Тэгэхээр яг энэ хотыг дахин хөгжүүлэх энэ хуулийн төсөөлд бол шинэ суурьшлийн бүс байгуулах тэгээд дагуул хотуудыг хөгжүүлэх гэсэн ийм ойлголтууд бас зүйлд давхардаж одоо орж ирсэн байгаа. Тэгээд хүн амын хэд төвлөрлийг тараах аргачлалын нэг одоо гэдэг утгаараа энэ дагуул хот шинэ суурьшлийн бүсийг байгуулах гэдэг нь нэг аргачлал боловч яг хотыг дахин хөгжүүлэх гэдэг утгаараа бол түүнээс агуулга үзэл баримтлалынхаа хувьд бол ондоо зүйл юм а гэдгийг хэлмээр байна. Тэгээд бас хотыг одоо хотоос хит алслагдсан газрыг одоо хотоос хит алслагдсан газарт одоо тархаан байрлуулах нь одоо асар их хэмжээний дэд бүтцээс ахуулаад асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагдаг. Тэгээд эргээд цаашдаа тэр дэд бүтцийн засвар ашиглалтанд ч гэсэндээ байнгын одоо хөрөнгө мөнгө төсөв хөрөнгө гаргах ийм одоо улсын болоод орон нутгийн төсөвт их хэмжээний дарамт учруулах ийм нөхцөл бас байдаг юм а. Тиймээс ч Япон болоод Америк тэгээ Европын улс орнуудад одоо хотын бодлого гэдэг утгаараа илүү хотыг тэлэлгүйгээр нэгт сууршилтай цомхон хот компакт сити гэж ярьдаг. Бас смарт хот буюу ухаалаг хот. Тэгээд sustainable city буюу тогтвортой хот гэх мэтлэнгээр ийм хотууд руу одоо дэлхийн чиг хандлага зорж явж байна. Одоо Монгол ч гэсэн үүнтэй хамт үүнээс санаа авч бид нэр бас суралцаж хотыг хөгжүүлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Хоёрдугаар хэлэх гэж байгаа зүйл маань юу гэхээр хотыг дахин хөгжүүлэх хуулиар зохицуулагдах гол төсөл хөтөлбөрүүд бол гэр хорооллын орчинг сайжруулах. Тэгээд хотын төвийн барилгачсан хэсгийн хуучирсан орон сууцыг бас нурааж шинээр барих. Тэгээ гамшигаас урьдчилан сэргийлэх хот байгуулалт. Тэгээд галт тэрэг буюу одоо метроны өртөөний орчмын цогц бүтээн байгуулалт гэсэн ийм одоо агуулгуудыг энэ хуулиар зохицуулах учир одоо тэднийг бүгдэн ерөнхийд нь цогц байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн ийм санааг илэрхийлэх гэсэн юм а. 以上、日本では現在1700余りある市町村の大半で、都市再開発事業を実施してきた経緯とそれから実績があります。モンゴルの近代的な都市発展のために私たち JICA は支援を惜しみません。ぜひ一日も早い都市再開発法の成案化を期待するところであります。 Эцэст нь хэлгээд бол Япон улс нийт 1700-аад орчим хот тосгондоо бөгөөд тэрний дийлэнх нь бол хотыг дахин хөгжүүлэх энэ үйл ажиллагааг одоо амжилттай хэрэгжүүлж ирсэн ийм туршлага алдаа оноо бас байгаа. Ийм туршлагатай улс байгаа. Тэгээд тэнцээс Монгол улсын энэ хотыг дахин хөгжүүлэх одоо энэ хуулийн төсөл боловсруулагдж байгаатай холбоотой бид нар бас тодорхой хэмжээгээр одоо сайн ирээдүйн Улаанбаатар хот сайхан хот болох болтгой гэсэн үднээс энэ ч ингэж өөрсдийнхээ санал зөвлөмжийг хүргэж байгаамаа. Тэгээд аль болох хурдан энэ хууль маань хэрэгжээд одоо хурдан хилцүүлэгдээд эцсийн үр дүнгээ гаргаад батлагдах болтугай гэж найдаж байна. Баярлалаа. За гото жүнжид баярлалаа. За тэнд нэг хүн та нэрээ хэлээд. Архитектор Шархуу. За Шархуу гоё. Монголын архитекторууд хот байгуулагчдын төлөвлөлт нэг ганц хэрэг хэлж байна. За тэгэхээр зэрэг юм байна. Хот суурин газар хөгжих ёстой. 20-р зууны 21-р зуунд та микрофонд ортой. За 21-р зуун хотчлын зуун. Телевиз рүү хараад байна. Дэлхийн хүн амын одоо 80% нь хот суурин газар амьдарна. Тийм учраас Монгол улсад хотчих ёстой, хот суурин хөгжих ёстой, хотчсон, суурьсан иргэд болно хөгжих ёстой. Яагаад гэвэл энэ оюуны өндөр потенциал эндээс эхэлдэг байхгүй юу? Нэгдүгээр. За хоёрдугаар энэ хуулийн төвийг хэлдэг. Энэ оюун ерөнхийлөгч энэ хотын дахин хөгжүүлэх тухай хууль бидэнд өнөөдөр хэрэгтэй үгүй.
Яагаад энэ олон хуулиуд байгаа байхгүй юу? Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, орон сууцны тухай хууль, барилгын тухай хууль, газрын тухай хууль, хүчсэн хөгжлийн тухай хууль. Энэ хуулиндаа энэ заалтуудаа шингээгээд өөрчлөлт оруулж болдгоо юм уу? Дараагаар нь бидэнд хамгийн яаралтай нэг асуудал бол хот байгуулалтын хуулийг өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яагаад хот байгуулалтын хуулийг өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ гэхээр өнөөдөр Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжил тууштай хөгжиж байна. Олон төрлийн хот суурин бий болж байна. Аж үйлдвэрийн хот бий болж байна. Уул уурхай даасан хот бий болж байна. Хөлийн момтыг даасан хот бий болж байна. Нийс сонгоцны буудлыг даасан хот бий болж байна. Тийм учраас хот байгуулалтын хуулийг тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Жишээлбэл би сүүлийн 3 жилд би Улаанбаатар хотын 2020 он хүртэл ерөнхийлөгөөг гардаж хийсэн хүн л дээ. Нэгдүгээр. Тэрэн дээр бол Японы JICA компанийн судалгааны баг энэ дээр тодтол хийсэн. Тэдний ерөнхийлөгөөний тодтол хийсэн заалтанд бол байгаа. Улаанбаатар хотын 2020 он хүртэл ерөнхийлөгөө бол олон улсын стандарт нийцсэн сайн ерөнхийлөг болсон гэж дүгнэлт өгсөн байна. Гэхдээ зэрэг 30 он хүртэл хөгжүүлэх ерөнхийлөгөөний тодтол хийж байгаа. Энэ зөвлөлд. Гэхдээ зэрэг би яагаад энийг хэлэх гэхээр би сүүлийн 3 жилд гашуун сууд хөлийн бомбт ерөнхийлөг хийлээ. Хөлийн бомб хотыг хөгжүүлэх. Хөшийн хүндийн сонгоцны буудлыг даагч хөгжих 100 мянган хүн амтай хотын ерөнхийлөг хийлээ. Дээрээс нь хэд хэдэн 70 цадад хотын ерөнхийлөг хийлээ. Говийн бүс нутагт хотыг яаж байгуулах вэ? Хөлийн бомб хотыг яаж хөгжүүлэх вэ гэж. Гэхдээ зэрэг өнөөдөр бол ийм байгаа байхгүй юу? Хөлийн бомб хотын тухай ямар ч хот байгуулалтын норм дүрм стандартчил байхгүй. Тэнд маш том проблем. Өнөөдөр ийм байдлаар гашуун суудын хөлийн бомбтор 400 нүүрсэтсэн тээврийн эрсэл гарч байгаа бол миний хэлс ерөнхийлөгөөр ойрын ирээдүйд хоногт 1000-аад нүүрс тээврийн ачаа тээврийн зогч тээврийн эрсэл байрч өнгөрөх юм байна. Гэхдээ зэрэг тэнд чинь бол юу гэхээр зэрэг хүн амын сууршил бий болж байгаа. Гэхдээ зэрэг Монгол улсын их хурлаас засгийн газраас ерөнхийлөгчөөс хөлийн бомбтуудыг хөгжүүлэх талаар тодорхой заалтууд гаргасан. Хөлийн бомбтын хөгжил бол зэрэгэлдээ бүс нутгийнхаа хөгжлийг уялдуулан хөс зэрэгэлдээ улсуудтай хамтран хөгжлөөр тодорхой тийм шийдвэрүүд байна. Гэтэл өнөөдөр бид аюул хоцорж байгаа байхгүй. Өнөөдөр гашуун суудын хөлийн бомбт цахилгаан байхгүй. Хятад цахилгаан аа. Онд нь ус байхгүй. Хөлийн Оштер бод энэ хамаагүй ярьж магадгүй шүү. Тэгэхээр зэрэг уучлаарай. Энэ бол нэг тийм нууц асуудал биш л гэж байна. Тийм учраас та нар нөхдүүд энийг маш бодтой ойлгоод энэ талаар хот байгуулалтын хууль, бос хууль дүрмүүдтэй суулгаж өгөөч гэсэн санал байна. Дараагаар нь хөшийн хөндийг дагаж хөгжих 100 мянган оршин суугчтай хот ерөнхийлөг биелсэн. Тэр ерөнхийлөгөөний өнөөдөр статус нь тодорхойгүй байна. Би даасан хот байх юм уу? Төвөмгийн хот байх юм уу? Дөрөв ерөнхийлөгч хэллээ. Эсвэл Нисхуудын дагаж хөгжих хот байх юм уу? Эсвэл Улаанбаатар хотын нэг давуу хот байх юм уу? Гэхдээ зэрэг олон улсын Нисхуудын дагаж хөгжих хот бол өнөөдөр дэлхийдээр 172 онгоцны бодлого шинжлэгдэж шинээр баригдаж байгаа. 88 дагаж хөгжих хотод баригдаж байгаа. Энэ 89 нь Монгол баггүй. Тийм учраас шинэ хотуудын талаар хууль дүрмдээ суулгаж өгөөч гэсэн юм сандыг хэлэх гээд байна. Дараагаар нь хот суурин газар хөгжүүлэхэд бүс нутгийн хөгжил зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн баруун бүс, төвийн бүс, хангаан бүс, зүүн бүс. Энэ бүсүүдийнхээ тулгуур төвүүдийг хөгжүүлэх арга хэмжээг төрүүлж аваач. Дээрээс нь ингээд тулгуур төвүүд хөгжөөд ирэх юм бол Улаанбаатар руу чиглэж ирэх энэ шилж хөдөлгөөн саах тийм боломжтой. Тийм учраас энэ бүс нутгийн хөгжлийн асуудлыг ялангуяа миний бодлоор бол ерөнхийлөгч өөрөө гартавч энэ асуудлыг шийдэх нь илүү ашигтай ач холбогдол болох гэж байна. Дараагаар нь аж үйлдвэрийн төв бий болсон. Дархан Эрдэнэт. Өнөөдөр уул уурхай дагсан аж үйлдвэрийн төв. Бид өнөөдөр нефт тэмүүдээр барина гэдэг. Тэн хүн сандаар энэ нефтийн үйлдвэрийг дагаад нефтийн үйлдвэр хөгждөг байхгүй юу? Даваа бүтээгдэхүүнүүд танах зовчлаар одоо ингэ байгууллагаараа хийдэг юм уу? Одоо төрийн байгууллагаар хийж байна. Энэ бол мундаг архитекторуудыг төлөвлөж хийж байна. За. Мундаг архитекторуудын эвлэг төлөвлөж хийж байна. Манай ерөнхийлөгч суулж байна. Тийм учраас хот байгуулалтын
Ачуулар хот байгуулалтын салбарт 50 жил ажиллаж байна. Улаанбаатар хотод төрснөөс эхлээд 75 жил амьдарч байгаа юм баггүй юу? За. Тийм учраас Улаанбаатар хот чимгийг сайн мэддэг. Таг бол. Тийм учраас би энэ юуны саналуудаа бичээд өнөөдөр хуралцхан байгуулж байгаа та бүхэнд бүр гардуулж би бодож байна. Уучлаарай анхаарах гэж байна. За одоо Батулд уучлаарай. Батулд гишүүний хийсүүг би дэмжиж байгаа шүү.